그 많은 공격 남아볼 수 있다면 Монгол тун үеийн үед ивэл хэшиг сүр хүч хямар харилж ирсэн билээ. 지금은 나담 축제 개막식의 세계가 펼쳐져요. Энэ галан моржил эзэн Чингис хааны байгуулсан их Монгол улсын 820 жилийн тохиож байна. Эрдний түүхт эрэлхэг зоригт өвгдөөцийнхээ багтам гаяа багхан үлсийг зуунаар өртөөлөн түүчилсэн Монгол түмэндээ мөнх тэнгэрийн хүчин дор эвийн хүч сэтгэлийн хат ухааны ураар даян дэлхийг төвшгтөн ингэжүүлсэн их Монгол улс байгуулагдсны түүхт 820 жилийн тэгш дүүрэн ноён багтам сайхан мэндийг өргөн дэвшүүлж байна. Эрхэм хүндэт мартан монголчууд бидний өвөг дээдэс нүүдлийн соёлын иргэншлийг цогцоон хөгжлүүлж хүн төрлөختний түүхэнд сүр хүчээ мандуулан суу алдраа бадраахад Монгол адуу онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. Монголчууд биднийг Монголын түүхийг Монгол адуугүйгээр төсөөлхийн аргагүй. Монгол хүн, Монгол морь хоёр амь нэгтэй билээ. Тиймээс адууны өв соёл уламжлалыг хадгалан хамгаалах, хүн төрлөختний ахуй амьдралд гүйцэтгэж буй үүрэг ач холбогдлыг сурчлан таниулах зорилгоор Монгол улс дэлхийн адууны өдрийг санаачилсныг Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблей дэмжин баталснаар дэлхийн адууны өдрийг манай улсын их баяр наадмын энэхүү өдөр дэлхийн нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан уламжлал тогтоод байгааг наадамчин олондоо сонирхолдуулж байгаадаа төрийн тэргүүн баяртай байна. Монголын төрийн өсвөл темрийн бэлэгдэл Монгол түмний бахархал болсон Монгол адууны өв соёл дэлхий даяар түгэн дэлгэрэх болтугай. Миний Монголын ард иргэдээ Монгол хэмээх нэгэн нэрийг ертөнцийн 나담 축제 응원하며 구독 좋아요 дэлхийд 부탁드립니다. осгүй Монгол наадам төрд ёсны их шүтэн